За сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Сайн байна уу дундад орон, сайн байна уу Даалын нэвтрүүлэг маань эхэлж байна. За ингээд Даалын хотыг бол эрхэм үзэгч тав хүн маань андахгүй мэднэ тийм ээ. За ингээд Даалын хот бол умарт орны гэрэл цовод, зүүн хойтын гэрэл цонх, тэгвэл хятадын бас хамгийн армаантах хот гэсэн маш олон сайхан цол мяндаг алдартай билээ. Тий. Ер нь одоо маш гоё одоо байгалийнхаа үзэмжтэйгээр байхгүй. Одоо зуны Давосын чуулга уулзалт мэтийн одоо чуулга уулзалтуудыг бас энэ хотод олон зохион байгуулдаг. Ер нь одоо Даалын хот бол хятаддан эдийн засаг тэгвэл аж үйлдвэр аялал жуулчлалын тал дээр бол маш их хөгжсөн хот. Тэгээд бас Гарамын хот тийм ээ. Тий. Гарамын хотоор барахгүй одоо Монголоос бол хамгийн ойрхон далайн гарам шүү дээ. Зөв. За тэгээд энд ирээд сайхан далайн эргээр аялан, далайн сайхан үзэмжийг сонирхохоор барахгүй хот дотроо ч гэсэн олон үзэж харах зүйлүүд байдаг. Жишээлбэл олон сайхан музейнүүд байдаг. Аздан хамгийн олон үзмэртэй Хясаны музей хүртэл Энчэнэн байдаг. За тэгээд одоо роботын музей гэж байгаа. За тэгээд амь насны тухай одоо хүн яаж бий болсон хүртэл одоо сайхан музейнүүд байдаг. Тэгэхээр Энчэнэ ирүүл ястаа үзэж харах зүйлсүүд маш олон байгаа. За ингээд үзэгч тав хүн маань бидэртэй хамт Даалын хотоор давтаа аялаарэ. Даалын хотын үзэсгэлэн нь байгалийн сайхандаа төдийгүй өвөрмөц барилга байгууламжиндаа оршдог. Азийн Европ гэдгээр алдартай, эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдал нь жуулчдыг татах гол түлхүүр болдог. Жилийн дөрвөн улиралтай, айлч улиралд аялахад таатай уур амьсгалтай энэ хотын хүний сэтгэлийг гжигдэх бас нэгэн шалтгаан нь хөгжил цэцэглэлт. За сайн байна уу үзэгчдээ. Сайн байна уу дундад орон, сайн байна уу Даалын нэвтрүүлэг маань үргэлжлэж байна. За өнөөдөр бид хоёр Даалын хамгийн онцлогтой газар байдаг тийм ээ. Усан дээрх жижигхэн хотонд ирчихсэн усан онгоцонд байгаа завин суугаад энэ хотоор аялж байна. Ер нь одоо ингээд харахад яг Европын нэг усан дээрх хотон дээр ирсэн юм шиг. Тэгэхээр одоо Италийн нэртэй одоо Венесийн усан хот гэж байдаг. Тэгээд Даалын энэ усан хот болохоор яг одоо тэр Венесийн усан хотыг одоо дуурайж хийсэн татмал голтой, за ийм гүүртэй. За одоо энэ Бодинхан хоёр хазуугаар бол 200 илүү одоо Европ загварын одоо барилгуудтай маш гоё газар байна. Тэгээд энэ барилгууд дотор юу байна гэхээр буудлал байгаа. Ресторан байгаа, бар байгаа. Бүх төрлийн үйлчлэгээний төв байгаа. Гэрэл зургийн одоо студ ч юм уу тий. Тэгээд музей байгаа, тоглоомын газрууд байгаа. Тийм болохоор ерөөсөө энэ усан дээр хот ирээд нэхэд тонох юм бол янзын гоё. Бүх юм үзэж чинь усан дагвар аялжих нь, завин суугаад аялжих нь айгүй хөөрхөн, өстэй сөрөөхөн, тааламжтай. Үнэхээр гоё байдаг юм байна. Даалын дэрвэл заавал Энчэнэ ирээрэй. Даалын ирэх юм бол далай үзнэ. Далай үзчихэд усан дагвар тийм усан хотод бас ирж үзэж болно шүү. Их хөөрхөн гоё байна. Усны хөнгөн долгио, сэлүүрийн бүдэг чимээ, намуухан игшиглэх дуун, холын холд анирална. Өндөр цамхаг, өргөн чөлөө, далай дамансан гүүр, хөл ихтэй гарам нь Даалын хотын хөгжил цэцэглэлтийн бодит гэрчгэлтэй. Даалын хотоор аялагчид амраг хосууд, найз нөхдийн хамгийн очих дуртай газрын нэг бол алдарт Венец хотын нэрээр нэрлсэн усан дээрх хотхон юм. Энэхүү амралт цугаалгын газарт гайхалтай сайхан дурсамж бүтээж, сэлүүрт завин дээр дуу сонсож, цэнхэр тэнгэрт хараа бэлчээд суух нь хаанаас жолдомгүй сайхан мэдрэмж ажээ. Сөрж явхаатай Европ маягийн барилга байшингууд энд ирэхгүй хараа булаана. Орос маягийн архитектур болон бусад хий маягийг шингээсэн барилгуудаар хүрээлүүлсэн бүтээн байгуулалт нь Дааляныг яалтчгүй Хятадын аялал жуулчлалын шилдэг хотуудын нэг болгосон.
үзэгчдээ Далийн хотын Жиншитан паркт бол маш олон музейнүүд байд юм байна. Тэгээд өнөөдөр бид робот технологийн музейд хурж ирлээ. За ингээд робот гэхэлэр бүгдээр мэдэн тийм ээ. Уг нь бол тийм ээ бүгэлдээ кинонд гардаг нэг байлддаг, цогцолддог, зодолдог байсан бол одоо энэ роботод хөгжиж ямар хэмжээд өрсөх гэхэлэр хөгжим дардаг хэмжээд өрсөх юм байна. Тэгэхээр арай л хөгжилтэй, арай л үнэмшилтэй одоо хүн шиг болсон гэсэн үг. Тийм. Энэ музей нь болохоор 2600 илүү метр квадрат талбайтай. Тэгээд 100-аад одоо ийм роботууд байдаг гэн одоо олон үйлчилгээ, олон зориулалтын роботууд байд юм байна. Одоо хамтдаа таарцгаая. За яцгаа эдгээр энэ олон роботууд юу хийдгийг хамтдаа харцгаая. Даалианаа хятадын эдийн засаг, бомб, аж үйлдвэр, худалдаа санхүү, жуулчлалын чухал хот юм. Хятадын зүүн хойд талын нээлтийн цонх, хятадын далай дагуух эдийн засгийн бүсийн төв хот гэгчлэн Даалианы хятадын эдийн засагт үзүүлэх хувь нэмрийг тооцоод гарш. За үзэгчдээ энэ харанд робот одоо хагалгаа хийж буй мэс заслын эмч болцсон байна. Тийм энэ болохоор бол одоо 2006 онд эхлээд анх удаа одоо үнэн хүнд мэс засал хийж эхэлсэн гэж байна. Тэгэхээр одоо энэ робот мэс засал хийх юм бол яагаад ингэсээр ямар ч алдаа гарахгүй. Нөгөө эмч хүн ядардаг юм гар маран чичирдэг юм ямар эмч эмнэлгийн алдаа гардаг штэ. Тийм алдаа гарахгүй мөртлөө том эмч шиг Бээжинд байхад өвчтөн Даалин байхад шууд одоо алсын зэний мессажлиж болох шүү. Харин тийм. Тэгээд бас яг одоо эмчин одоо өөрийн одоо хүнээ оншилгооноос бүр илүү нарийн оновчтой оншилгоо хийж чаддаг. За нэг одоо месс заслыг урьдчилаад одоо өөрөө бүр туршаад үзчихдэг тийм ээ. Тэгээд урьдчилж туршиж үзснээрээ дүнд маш оновчтой болохоор дахиад хүнээ биен дээр очиж заслаа хийдэг гэж. Зүгээр одоо амар найдвартай санагдаж байна. Өвчтөн өнөө шууд ингээд сканердаад гаргаж аваад бүх юм үзчихнэ. Тэгээ араас нь сая мессажлаа юм. Тийм болохоор ямар ч нэг алдаа гарахгүй. Цаг хугацааг араилж, ирээдүйн хөгжлийг урьдчилан харах цонх Даалианд байдаг. Технологи, хиймэл оюун ухааны хөгжлөөрөө дэлхийд толгой цохиж байгаа уг хотоос хятадын роботын хөгжил цэцгэлтийн өнгө төрхийг талдаж байна. 20-р зууны 30-аад онд Америкт анх роботыг бүтээсэн гэдэг бол хятадын роботын хөгжил 20-р зууны 80-аад оноос ихтэй. Технологи, хиймэл оюун ухааны хөгжлийн ололт амжилтыг мэдрэхийн тулд Даалианы шинжлэх ухааны технологийн музейгээр орлоо. За үзэгчдээ. За манай очи битэр олон сайхан таньдаг хүмүүсийн донд ороод зогсож байна. За энд ийм олон одоо бионик роботууд байд юм байна. Лида Жовен, Бетофен байна, Эйнштейн байна. Тийм. За ингээд энэхүү роботнууд болохоор өштэй цаашдаа бол боловсролын салбарт ашиглах маш их боломжтой. За ингээд Лида Жогоор түүх яриулдаг юм тийм ээ. Эйнштейнаар шинжлэх ухаан яриулдаг юм уу? За тийм үстэй. Тийм. Тэгээд тооноор тийм ээ хөгжим яриулдаг юм уу, заалгадаг юм уу? Энэ бүх боломжтой боллоо гэсэн. Тийм. Тэгээд хүүхдүүд маань одоо хичээлээ сурахад маш одоо илүү дур сонирхолтой болно л доо. Тэгээд нөгөө нэг багш ингээ зогсоод яриад байхлаар амар уйтгартай болдог ч тийм ээ. За эдгээрээ яриулах юм бол уйтгартай биш, бүр сонирхолтой болно гэж одоо эдний тайлбарлагч ярьж байна. За бас л сони юм байна тий. Юу вүлээ? Чи өөрийнхөө биеийг захиалж хэрэгж болно. Уул ахыг захиалаад хөтлөгч болгоно. Хэрвээ үнэхээр одоо эдийн засгийн боломжтой юм бол тийм ээ. Одоо чи ихэр хоёр байдаг ч юм уу? Аль эсвэл одоо ямар нэгэн тийм ээ 23 наснда гэдэг ч юм уу, 37 наснда гэдэг ч юм уу, өөрийнхөө бие ингээд сканердад захиалаад хийлэгчж болно. Захиалгын хугацаа бол 2-3 жил ордог гэж байна. Тэгтээ бас өртөг өндөртэй. Тэгтээ нэгэнтээ боломжтой болсон. 100 сая юаны хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулсан энэ музейд Лушиун, Эйнштейн зэрэг
түүх, уран зохиол, шинжлэх ухаан, технологи, кино болон бусад салбаруудын 30 гаруй бионик роботын лааны тосон баримлуудыг дэлгэн үзүүлсэн нь бидэнд түүх болон үннийг өгүүлсний зэрэгцээ гайхалтай дурсамжийг үлдээлээ. Энэхүү ордонд шинжлэх ухаан, технологи, судалгаа, үзүр үйлчилгээ, бизнесийн аяллыг хослуулсны дээр ирээдүйд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, боловсролын салбарт хиймэл оюун ухааныг ашиглах боломж байгааг харуулж байна. Мотор унаад яг үнэн мотор унжих шиг нүдэн шилэж өгвөл амар сайхан нөгөө газар очичоод мотор унан тэгээд зам дээр нь явсаар үнэн мотор унжих шиг хурдан аажуугаан бүр өөрөө тохируулан тохиороо мотор унжаас гэн илүү сайхан санагдсан нэмээд. Хятад улс 11 жил дараалан дэлхийн хамгийн том аж үйлдвэрийн роботын зах зээлийг эзэгнсээр ирсэн. 2023 онд дэлхийн аж үйлдвэрийн робот суйрлуулах хэмжээ 541,301-д хүрч, үүнээс 276,000 ширхгийг Хятадд суйрлуулснаар дэлхийн суйрлуулалтын 51%-ийг эзэлж байгаа юм. За ингээд үзэгчдээ харваж намна гэдэг бол тийм ээ. За бид нар Нэнгэлэнго эрчүүдийн бол дуртай тоглоом. За энд маань ингээд Далины Жигсатан аялал жуулчлалын парк дотор бол тусгайлын харвад намдаг тоглоомын юм клуб байдаг юм байна. За энэ болохоор Химбо 15 метртэй бүгдээрээ мэднэ. Ойрхон юм чинь ингээд дээрээс нь дурантай маш тод харагдана. Тэгээд 10 он авж ийн болж ийн. Ингээд цаашаа явах юм бол бас калибр арай энэс илүү хүнд тоглоомд бас байдаг юм байна. За гаргахаас жоох иччлээ. Бүр дэс арай нөгөө юунаас гараад явцсангүй. Эн чин би өөрөө бол айгүй ингээд голыг онцсон гэд бодсон. Тэгээд пуудангуудаа гар хөдөлд юм уу, мөр хөдөлд юм уу. Тэгээд янз янзын юм нөлөөлөгдсөн байна л да. Тэгээд гурав буудаад оноогүй хэцүү юм байна. Айгу амьсгаагаа дарах ёстой, биеэ айгу ингээд чанга байлгах ёстой. Би айгу хөдөлгөөн ихтэй болохоор энэ наадам надад арай тохирохгүй байна. За энэ бол мэдээж нөгөө нисэж байгаа тавгийг бодох учраас ч та нилээд юм орно. Авьяас бас чадвар тийм ээ. За нөгөө нэг анчид найзууд нөхдүүд бол та нар бол алдахгүй юм байна та. Нөгөө давхиж байгаа ан гөрөө хийдэгтэй адилхан наач бол явж байгаа учраас. Гэтэ энэ жижигхэн амар хурдан гадаг юм байна. Гэтэ хэд бодоод ирвэл баг юмын одоо нөгөө юуг нь олчихвол замыг олчих юм бол олоход асуудалгүй байх шүү. Гой. Ястай. Заавал энийг өстэй бодож үзэх ёстой шүү.
Тост ертөнцийн амь нас гайхалтай бөгөөд нууцлаг. Далианд олон музей үзэсгэлэн байдгийн нэг нь амь насны нууц музей юм. Жин Шитан үндэсний паркт байрладаг тус музей нь 5А зэрэглэлтэй Хятадын үндэсний олон нийтийн шинжлэх ухааны боловсролын бааз болдог амь насны нууц музейд ан амьтдын биеийн анатом бүтцийг дэлхий дээр хамгийн бодиттой судалгаатай системтэйгээр дэлгэн харуулсан байдаг. За үзэгчдээ бид одоо амь насны нууц гэдэг музей дотор хурч ирээд байна. Ер нь Далиан бол одоо далайн хөвөний хот тэгэхээр одоо далайн амьтан ариун байдаг. Маш олон төрлийн загас, олон төрлийн далайн амьтан байдаг. Тэгэхээр Далианых нь одоо эдгээр олон амьтнуудынхаа загварыг яг одоо үннээр нь ингүүлээд дэлгээд олонд харуулсан. Энэ бол одоо жинхэнэ одоо далайн заан. Тэгэд бүх юм нь одоо үнэн. Тэгээд дээд шин мэргэжлэр бол энэнийг хатаагаад ингээд одоо бүхнийг ингээд хүмүүст харуулж байгаа. Тэгэхээр одоо энэ мэргэжлэр одоо ингэж хийснээр дараа одоо 1000 жил хадгалахад бол одоо ямар ч асуудалгүй. Тэгээд одоо нөгөө арсны сөв за булчингийнхэн одоо энэ шөрөөс юу байдгийг бүгд бол одоо маш үнэмшилтэй. Яг үнэн болохоор ингээ хүмүүст их сонирхолтой санагдаж байна. Тэгээд энд ирсэн одоо хүмүүст бол одоо амь нас хэдий эрхэм нандин хэдий их гайхамшигтэй гэдгийг хамгийн үннээр нь харуулж чадсан музей юм байна. Амь насны нууц музейн гол үзмөрүүдийг дэлхийн 37 улс орны 112 хот бүс нутагт дэлгэн тавьж 40 сая гаруй жуулчинд үзүүлсэн нь дэлхийд дээд амжилтыг тогтоогод байгааж. Та бүхэн манай дараагийн дугаараар уг далайн хотын далайчны амьдралтай танилцаарай.